Сайн байцгаана уу? Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаараар манай гэрд маш хүндтэй зочин ирсэн байна. За Эрдэнэ чимэг эгч маань 20 гаруй жилийг Монголын энэ өв соёл болох эсхийн урлалд ингээд амьдралаа зориулсан түүнийгээ үр хүүхдүүдтэйгээ нийлээд өвлөн уламжилж бас нийт Монгол ард түмэндээ дэлгэрүүлж явж байгаа юм гайхалтай хүн байгаа. Тэгээд Эрдэнэ чимэг эгч маань манай гэрд очсон маш их баярлалаа. Та бас манай үзэж байгаа хүмүүстээ өөрийгөө нэг бяцхан танилцуулбал. За намайг Эрдэнэ чимэг гэдэг. Би Цагаанслан компаниг үүсгэн байгуулагч. Тэгээд манай Цагаанслан компани гол зорилго нь бол олон зуун жилийн өмнөөс уламжлал хийсэн эсгийн өв соёлоо хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хойш үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Октоотойгоо хамт энэ компани байгуулсан. За яагаад гэвэл манай монголчуудын чинь эсгийн туурхтан гэж нэрлэдэг. Нөгөө талаас Монголын үндэсний язгуур соёл гэж нэрлэдэг байгаа эсхийн урлаа. Өөрөлдвөл одоо монголчууд маань анх үүссэн цагаас л зэрлэг амьттай нутгуушруулан тижээгээ тэр малаас гарч байгаа сүү шим, ашиг шимийн үйл амьдрал ахуйд хэрэгжилж ирсэн ард түмэн шүү дээ. Тэгэд ер нь бол одоо Монголын ард түмэн маш их амьдрах ухаантай тий. Учираас энэ ноосыг одоо боловсруулад гэрийн дээвэр туургаа хийдэг, хувц хундраа хийдэг, ахуй хэрэглээний зүйлсээ хийж ирсэн ийм ариун туршлагатай ард түмэн юм аа. Тэгээд орчин үед бол бид нар одоо энэ эсгийн соёлыг уламжлалт аргаар нь ноосоо боловсруулж эсгээ хийдэг. Мөн орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулж байна. Мөн эсгийн соёлыг бол бид нар уран хатгалын төрлүүдээр баяжуулан хөгжүүлж байгаа. Тэгээд манай хамт олон бол одоо эсгийн 20 гаруй нийтлэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Хамгийн гол нь юу гэхээр 100% ноосыг гар аргаараа боловсруулад тэгээ бүтээгдэхүүний хийдтэй онцлог нь байгаа. За тэгэнгүүт одоо манай гэр бүлийн хувьд бол эсхийн үнэхээр хайртай, дуртай. Ягаад гэвэл эрүүл мэндийн ач холбогдлын бас маш сайн үнэлдэг. Тэгэхээр таны хувьд яг ингээд өөрийнхөө амьдралыг ингээд энэ эсхийний өв соёлд тий зарцуулаад явж байгаа хүний хувьд ер нь эсхий хэрэглээ нь одоо монголчуудын хувьд ямар байна тий. Тэгээд яагаад ер нь бид нэр залуу үеийн ч гэсэн эсхийг хэрэглэх ёстой юм өдөр тутамдаа. Орчин үед бид нэр бас яаж хэрэглэж болохоор байна. Тэр талаар бас дэлгэрүүлээд мэдлэг түгээвэл. За энэ эсгийн ширмширдэг эсгийн арвч маань бол Монголын соёлын биет бас бүртгэгдсэн байгаа. Энэ утгаараа тэр эсгийн ширдэг эсгийн арвчнд бол Монголын ард түмний одоо олон зуун жилийн өмнөөс уламжлалт ирсэн одоо технологи тий ур ухаан шингэсэн байдаг. Тэр утгаараа бол одоо бид нэр зайлшгүй одоо энэ эсгийн сайхан соёлоо хөгжүүлэх ёстой юм. Тэгээ эсгийн ягаад ноосоор хийсэн бүтээгдэхүүн буюу эсгийг бид нэр хэрэглэх ёстой юм гэхээр нэг талдаа одоо арга барил талаасаа, уламжлал талаасаа, нөгөө талдаа эсгийн хувцас хунар хэрэглэнэ гэдэг маань бол эрүүл мэндэд маш ашиг тустай байдаг. Яагаад гэвэл одоо ноос чинь бол 100% ноосоор хийж байгаа. Нөгөө талдаа ноосоо бид хавар болохоор хонио хэргаад ноосоо авдаг шүү дээ. Тэгэхээр өсө дээр үеэсээ манай Монголын ард түмэн бол маш их хөдөлмөрч ард түмэн маш бүх юмдаа ингээд ач холбогдол өгдөг, арга барилыг хослуулан хийдэг байсан. Одоо хонио хэргахтаа хүртэл өдрийн сайныг сонгож аваад ноосоо хэргадаг. Хэргсэн ноосоо бас өдрийн сайныг сонгож байгаа л тий. Хамгийн настай, хамгийн буянтай хүнээрээ удирдуулж агаад эскигээ хийдэг байсан ард түмэн баггүй юу. Тэгэхээр эскийг хийнэ гэдэг маань эскигээр одоо гэрээ бүрнэ. Тэр утгаараа дэлхийн ард түмэн бол манайхыг эсгийн туурхтан монголчууд хийх хүртэл баярлдаг. Тэгээ эсгийн хийж байгаа энэ технологи нь одоо сүүлийн үед эрдэмтдийн судалгаагаар үзэхэд бол эсгийн хийж байгаа энэ технологи бол орчин үеийн одоо даав бүтээгдэхүүн хийж байгаа, сүлжмэл хийж байгаагийн суур юм аа. Өөрөөр Монгол одоо эсгийн урлал, арьсан урлал тий модон идэл энэ гурван үйлдвэр маань бол дэлхийн эдийн засгийн хөгжлийн буюу үйлдвэрлэлийн унган одоо үйлдвэрлэлүүд Монголд байсан юм а гэдэг тийм шинжилгээ судалгаар гарсан байдаг. Тэгээ эсгийгээ ноосоо боловсруулад бид нар одоо гэрээ бүрчж जैन, хувцас хийгээд өмсөж जैन, ахуй хэрэглээний зүйлсээ хийж जैन. Тэгвэл ягаад сүүлүүд энэ шахуучгүй малаас гарч байгаа шахуучгүй баялаг ноосороо бид нар амьдралынхаа энэ сайхан хэрэгцээтэй зүйлийг хийж нэг одоо үйлдвэрлэгчд нь үйлдвэрлэж хэрэглэгчд нь хэрэгэлдэг болж ээж энэ Монголын өв соёл чинь бол хойч үеийн үедээ одоо өвлөгдөж уламжлагдж явах хэрэгтэй юм байгаа. Өөрөөр одоо Монголын тусгаар тогтнолын нэг үндэс нь бол Монголын өв соёл гэдэг байгаа шүү дээ тий. Тэр утгаараа бид нар хойч үеийн залуучуудаа энэ эсгийн соёлыг яагаад хэрэглэх ёстой юм тий. Энийг хөгжүүлэх нь биднээс зайлшгүй эрхэм зорилго гэдгийг л хэрэглээгээрээ дамжуулж төлөвшүүлэх гэдэг байгаа юм.
За одоо тэгмүүд орчин үед чинь бас хүн болгон Монгол гэрте амьдрах байгаа тий хот орон нутагт хүмүүс их амьдарч байгаа. Тэгмүүд одоо сая таны ингээ бүтээгдэхүүнүүдийг ингээд харж байхад орчин үеийн хэрэглээнд бас маш гоё тааруулсан байна тийм ээ. Тэгэхээр манайх ч гэсэн одоо жишээ нь хүүхдүүдтэй унтуулахдаа заавал эсгий гуц дэвсэж унтуулдаг. Яагаад гэхээр эсгий маань өөрөө хасах зэнэгтэй байдаг. Буюу биеийн өрөвслийг одоо багасгах дарамтлах чадвартай байдаг. За тэгэнгүүт бид нөгөө хоньыг хирахаар чинь одоо хоньны зунгаг гэж ярьдаг шүү дээ. Дээр үед бид нар ч одоо Монгол гэрт орж ирэнгүүт хүртэл үнэрч байгаа шүү дээ. Энэ зунгаг нь одоо дотроо ланолин гэдэг бодистой тэр нь юм өрөвстэй эсрэг бактерийн эсрэг үйлчлэлтэй байна гэдгийг одоо дэлхийд шинжлэх ухаанаар хүртэл баталсан байна. Тийм учраас заавал одоо эсхийн дээр хүн ингээд унтахад тий одоо байнгын ингээд суухад одоо би эмээгээ багасаад харж өссөн эмээ ээж минь бүгд л нэг юм эсхий холбоог тавиад зуухныхаа өмсөөдөг гэсэн. Гэтэл эн чинь нөгөө агаарын солилцоо сайтай учраас тий ядаж чийг татахгүй эмэгтэй хүн доороос нь дааруулахгүй халууцуулахгүй ийм ач холбогдолтой байсан эд байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд бас ингээд одоо олон жил эсхий хэрэглэж байгаа хүний хувьд яг эрүүл мэндэд бас эсхий ямар ач холбогдолтой байдаг талаар. За энэ ноосор хийсэн буюу эсгээгээр хийсэн бүтээгдэхүүн бол нэгдүгürt одоо 100% малын ноосор хийж ингэж шүү дээ. Тэгэхээр энэ чинь эко буюу байгаль ээлтэй бүтээгдэхүүн болж байгаа юм. Нөгөө талдаа ноос чинь бол би хэллээ шүү дээ тий. Яг хоньыг бид нэр хяргаж авч байгаа. Амтны амраагаагүй шүү. Тэгэхээр тэр хяргаж авсан тэр ноос чинь яг тэр өөрийнх нь байгалийн тэр шим юм хадгалж идэг учраас тэр ноосор хийсэн бүтээгдэхүүн бол халуун талууцуулахгүй хүүтэнд бол дааруулахгүй тий тэгээ чигийг гадагшлуулж идэг амьд бүтээгдэхүүн гэж нэрлэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр биднээс эрүүл мэнд аягүй ач холбогдолтой. Тэгээд би яагаад анх энэ эсгээгээр бүтээгдэхүүн хийсэн гэхээр ач охины цэцэрлэг хөтлөл орсон чинь цэцэрлэгийн хүүхдүүд чинь ингээд теркотогоо буюу палактаагаар нинхээ хувцастай одоо ховнцор сандал дээр сууж байгаа шүү дээ. Тэгэхээр ховнцор сандал дээр суух гараад явахад ямар хүүтэн байдаг лээ тий. Тэгэхээр биднээсээ хойч юусэн энэ хүүхдүүд маань эрүүл өсөж тий зөв хүн болж хүмүүжээж эх орны маань цааш нь хөгжүүлэх ёстой залгамж халаам нь учраас үр хүүхдээ залуучуудаа эрүүл байгаасай тий гэдэг утгаар нь манайх анх энэ бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн. Тэгээ би эсгийн олбог хийж эхэлсэн. Эсгийн олбогноосоо дамжуулаад эсгийн гудсаа хийгээл эсгийн арвчаа хийгээл ширмлээ хийгээл дараа нь эсгийн малгайгаа хийсэн. Эсгийн малгай гэхээр одоо дээр үеийн одоо настангууд юу гэж тайлбарч байгаа эсгийн малгай бол нэг агаарын солилцоо сайжруулдаг халуунд халахгүй эсгээгээр хийсэн юм хүүтэнд дааруулахгүй тэгээ энэ эсгийн малгай өмсөд одоо тархитлагын өвчин сайн байдаг эсгийн малгай байнга өмсөж байгаа үед бол ус бууралтгүй гэж хүртэл одоо ингээд ам дамжсан юм түүхэн уламжил байж байгаа байхгүй юу тэр утгаараа тий агаар солилцуулдаг учраас тий өөрөөр бид нар толгойноосоо маш их даарснаас болоод дэндүү халснаас тархитлагаа өвддөг нулимс гоождөг тийм байж байгаа байхгүй юу тэгэхээр энэ одоо энэ хоньны ноосоор хийсэн бүтээгдэхүүн маш дулаан чанартай учраас дулааныг хадгалдаг учраас агаарын солилцоог сайжруулдаг учраас өөрөөр чийг хадгалаад байхгүй нэ шүү дээ тэр утгаараа энэ хүний эрүүл мэнд аягүй ач холбогдолтой чийг нь гадагшлуулчих нь хуурай байлгах тэгээд агаар нэвтрүүлээд байгаа учраас одоо би хүртэл ингээд энэ малгайг харчил ямар хөөрх юм бэ ингээд хүүдээ охинд авч өгөхнээс ингээд бодож байгаа байхгүй яа тэгэхээр эн чинь одоо хүүхдүүдийн өмсөж байгаа малгай дандаа тийм сундаг пластик тий одоо тийм найрлахта малгаанууд зөндөө өмсдөг болчихлоо шүү дээ. Гэтэл энэ ингээ малгайг ингээ багаас нь өмсүүлээд хөвшүүлчихэд л ерөөсө тарих толгойн маш олон өвчнөс сэргийж болохоор үүс бууралддаггүй гэдэг үг бол бас үнэхээр сайхан санагдлаа надад. Энэ бол яачгүй ингээд шууд хэрэглээнд орчоор бүтээгдэхүүн. Тэгээ бид нар одоо ингээд эсгийн бүтээгдэхүүний хувьд бас нөгөө арга хэлэх талыг буюу олон зуун жилээс өмнөөс уламжлалжсэн зан заншил зан үйл гэж байна шүү дээ. Тэ биднээс бичигдээгүй хуулиар үеийн үедээ дамжаад ирсэн байдаг. Тэгвэл манай эсгийн ширмэл ширдэг, эсгийн арвч тэ энэ бүхэн дээр хийж байгаа нь хээ болгон өөр гэсэн учир агуулгатай байдаг. Өөрөөр арга хэлэг гэж юм байж ээж дэлхийн хөгжил явагдтаа яг адилхан энэ хээг бол бид нар одоо хэнд зориулж хийж байгаа тий ямар хүн зориулж хийж байгаа гэдгээсээ хээний учир утга хүртэл байна. Манайх эсгийн ширмэл ширдэг олгон дээр хизээч хасгээ хийдэггүй. Өөр бил хүндэт нь хэрэгжилж байгаа хүндээ тий. Тэгэхээр бид нар хээгээ судалж агаад тэр хүнд одоо эмэгтэй хүнд вэ нүү, эрэгтэй хүнд вэ нүү тий одоо номынхаа багш хэлж гэнэ үү гэдгээс хүртэл хээний учир агуулгыг бас судалгаатайгаар бүтээгдэхүүнийг хийдэг байхгүй юу. Тэгэхээр одоо жишээ нь хөл доор дэвсэж байгаа шийдэгэнд хээ өөр нэг утгатай хийж болохгүй нэ шүү дээ. Одоо жишээ нь энд арвч байна л да. Тэгэхээр арвч гэдэг маань одоо хананд тий дээр үлгэж ингэсэн шүү дээ. Манайхны одоо хевс шиг. Тэгэхээр энэ арвчанд байгаа одоо энэ хээнүүд нь бас ямар учир одоо өөрөөр манайх өлзий хээ биелэгдэж шүү дээ. Айл болгоны одоо эсгийн үүдтэй л байлаа шүү. Тэгэхээр эсгийн үүдэн дээр яж байгаа тэр өлзий хээч яадаг хөр өлзий хээ чинь
босоо хийн болохоор төгс дүүрэн жаргалан, хэвтээ хийн тэгш дүүрэн жаргалан бэлэгддэг байхгүй. Тэгэхээр Монголын ард түмэн нөгөө юм болгоныг бэлэгдэлтэй утгаар хэрэгэлдэг буюу тийм зан заншилтай ард түмэн учраас бид нар одоо хийж байгаа бүтээтгүүндээ өмсөж байгаа зүүж байгаа болгоно арга барил нь хосолж ижил тэр хүнд буян дэлгэрэх ёстой гэдэг утгаараа хийдэг. Өөрөлдвөл газар дэвсдэг эсгийн ширмлийн ширдэгний хээнийг өөр, орон дээр тавьж байгаа ширмлийн нэг өөр агуулгатай тий. Одоо номын багш байдаг юм уу, бөө мөрөглийн хүн ч байдаг юм уу, нэг л одоо өндөр зэрэг дэвтэй хүн ч байдаг юм. Тэднээс зориулсан хээ хүртэл тухайн хүнийхээ зан үйл зориулаад хийгийг бид нар төрийн хүний захиалгаар л хийж өгдөг. Тийм. Танах тэгэхээр ерөнхийдөө бол ингээд яг тухайн хүндэн зориулж бэлэгдэх чанар бүх юмыг тооцоолж байгаа яг хийж өгдөг байна. Өөрөлдвөл эсгийн урлалын судлаач доктор профессор Бачулуун гэж агуу тийм судлаач хүн байсан. Тэр Эрдэнэтэн багшийнхаа одоо судалгаан дээр үндэслээд тэр номон дээр гарч байгаа одоо эсгийн яагаад эсгийн туурхтан гэж нэрлсэн, эсгийн соёлын гайхамшиг юу юм те, эсгийн соёлд агуулж байгаа тэр хээ дүрслэл ямар бэлэгдэлтэй ингэдгийг тэр номын судлаад өөрөлдвөл тэр ном дээр байгаа сайхан хээ чинь хүн болгоно ном уншихгүй шүү дээ. Тэгэхээр тэр сайхан номон дээр байгаа хээ тэр сайхан агуулгыг энэ эсгийн ширмэл ширдэг арвчин дээрээ олгон дээрээ шингээж бас ингээ бодит байдлаар бид нар хөргөдөг. Өөрөлдвөл манай хийж байгаа бүх бүтээгдэхүүн өөр ингэсэн судалгаатай арга барилтайгээр гарч ирж идэг. Одоо тэгэхээр чин гэртээ нэг юм сайхан ширдэг тавиад ингээд нэг юм арга зөвлгөөд ингээд энэ зураг тий. Одоо энд хүртэл ингээд гоё бүр ингээд эртний домог үлгэрийн хүртэл ингээд арвчиндаа шингээгээд эсгээр хийж чинь эн чин тэгэхээр зүгээр ба тавихаас илүү нөгөө утга учир цаана байгаад бэлэгдэл байгаад байгаа учраас зөвхөн хүүхэд харж байхад тий гэр бүлийн хүмүүс ингээд санаандгүй байдлаар харж байхад хүртэл чинь өв соёлоо одоо сурж байгаа хэлбэр болох юм шүү дээ тийм ээ. Жишээл одоо энэ зураг шүү дээ. Энэ болохоор Алангой хатан 5 хүүхдээ нэгээр нь жад одоо сум өгөхөд хугалцдаг шүү дээ амархан. Тэгвэл ингээд 5 сумыг багслаа за энийг хугалгах олж чадах байгаа. Энэгээр юу илэрхийлж байгаа? Нэгдүгээр талдаа эсгийн соёл буюу эсгийн хөгжлийг дээд түвшинд хүргэсэн зургаар хийчихэж байгаа. Нөгөө талдаа энэ эсгийн зургаараа дамжуулаад хүмүүжлийн бас их ачаал бүтэлтэй байх гэдэг байхгүй юу? Өөрөлдвөл үр хүүхдээ их хүн бол үр хүүхдээ дан зөв талаас нь сургаж хүмүүжүүлдэг тий, сургаал айлдаг, болно болохгүйг хэлдэг тий. Хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж ирээдүйн Монгол орноо авч явах тэр сайхан хүмүүсээ бэлдэж байгаа гэдэг утгаараа энэ зураг хийсэн байгаа. Тэгээ энэ ер нь одоо энэ манай одоо энэ юу уран бүтээл хийж байгаа чинь нөгөө өнгийн бэлэгдэл, дүрсийн бэлэгдэл, тооны бэлэгдэл гээл тий бүх бэлэгдлүүдийг бас агуулж тий тэр өгч байгаа захиалагчдаа хэрэглэгчдээ бас бэлэгдэлтэй талаас нь бид нар бодож бүтээлээ тойроодог. Тэр мандала гэд загвар шүү дээ. Энэ болохоор орчин үеийн одоо эсгийн урлал ийм өндөр түвшинд хөгжсөнийг харуулж байгаа нэг талаараа нөгөө талдаа сүүлийн үед хүмүүс мандала буюу энэ мандан дээшлэх хөгжих те үржин дэвших гэдэг утгаараа энэ мандалаг маш их хэрэгжилж бэлэгдэж байгаа шүү дээ те. Тэгээд тэр утгаар нь тэр сайхан орчин үеийн залуучууд тэр бясалгал хийж байгаа усудаа зориулж хийсэн бүтээгдэхүүн юм байна. Бясалгал гэснээс би бас яг тэгж би нөгөө йогийн багш нар сурч исэн. Бясалгалд их дуртай. Тэгээд эргээ ботхны монгол хүмүүс чи ер нь л энэ эсхий холбогн дээрээ суугаад ерөөсөө ас шиг ширтэл бяцлагчдаг байсан юм биш үү? Тэр чинь биднээс тийм хол зүйл биш байсан байна гэдгийг ингээ сүүлийн үед бүр улам илүү ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ эсхий өөрөө нөгөө амьтай одоо хасах цэнэгтэй тий биений өрөвсдийг дарж ин гэдэгтэйг адилхан эсхий олбог одоо ингээд энэ хээнийх нь учир бэлэгдэл дээр нь ч гэсэн суугаад хүн бяцлах юм бол одоо газар дэлхий байгальтайгаа холбогдох шал өөр энерги авах юм байна гэд сая таны ярианаас бас тэгж бодож илаа. Тий одоо тэгээ эсхий олбыг бол одоо хүмүүс бол янз бүрийн зорилгоор хэрэглэж штэ. Манайх бол ингээд опшн зориултай, гэрийн буудан дээрээ сандал дээрээ тавих зориултай, албан газар зориулаад энэ төр эсхий олбог хийж штэ. Гэтэл бас ингээд тэнгэр шүтэнтэй ч юм уу тий тэгээд ийм одоо улсууд бол манай тодорхой өөрийнхөө зураг загварыг өгөөд эсгийн олгоо хийлгдэг байхгүй юу? Одоо 9 үе, 11 үе ч гэдэг юм. Тэр тусгай захиалгуулахаар дандаа хаст хийтэй хийлгдэг. Яагаад бол хаст тэмдэг гэдэг манай төрийн там буюу маш их эргэлттэй, маш их эрч хүчтэй, энергитэй тийм дүрсийн бэлэгдэл байхгүй юу? Тэгээд тэр одоо тэр хүмүүсийг хэлж байгаагаар бол би одоо энэ хас тэмдэгтэй энэ сайхан энэ олгон дээрээ суугаад бяцлаглаа хийгээд юм уу номоо хийхэд дээд тэнгэртэйгээ бид нар тэнгэр шүтэнтэй ард юм шүү дээ. Дээд тэнгэртэйгээ өв дээдстэйгээ холбогдчихдаг гэдэг утгаараа тэр хэн хүртэл учир агуулгатай байд юм бэ дээ тий. Тэгвэл эрэгтэй хүнд зориулсан, эмэгтэй хүнд зориулсан хэн бас өөр байх уу? Өөр байна.
Тий. Тэгээд одоо хүүхдэд зориулсан би олгон дээр ямар хээ тавих уу тий? Байгалийн цэцгний хээч гэдэг юм уу? Байгалийн дүрслийн хийгээ тавилаа гэхэд одоо хүндтэй багштаа өгж байгаад бол би үлзий хээтэй хээч гэдэг юм уу? Тэгээд тэр эмжээрэн дээр алхан хээ хүртэл учруулдаг таахгүй. Тий. Тэгэхээр ингээд нарийн судлах юм бол тэр дотор маш их амьдрах арга ухааны философиуд явж идэг. Тийм байна. Өстой гоё юм аа. Сая бас бодсоосаа нэрэл хүүхдийн цэцэрлэгийн сандал бүгд суванцар сандал байгаа тий. Тэгээ бидний буудаангаас өксүүлээд одоо өдөржингөө суудаг машины одоо суудал хүртэл бүгдээрээ л ингээд чихийг татдаг тий. Удаа явахаар ч бид нар ингээд баг чихийг татаад эхэлдэг шүү дээ. Тэгэхээр чинь бид нар тэн дээр ингээд сайхан уламжлалт ингээд байгалийн хамгийн гол нь эко материал. За тэгээд ингээ хасах цэнэгтэй ийм агаар нэвтрүүлдэг энэ холбогоо зүгээр өдөр тутмын хэрэглээндээ сандал дээрээ тавиад машины сандал, будингийн сандал, хүүхдийн сандал дээр тавьчихад энэ чинь нэгдүгээр өв соёлоо дэмжиж байгаа. Хоёрдугаар өөрийнхөө эрүүл мэнд өдөр тутмын хэрэглээнд бас их нэмэртэй ашигтай үйлдэл болж штэ. Өөрөөр хүн одоо ингээд сүүл үзэл хүмүүс компьютер дээр ч юм уу ажлын байрандаа ч юм уу гэртээ удаан хугацаагаар сууж штэ. Гэтэл биднээс гэртээ байгаа сандал чинь лидерийн юм уу нөгөө арьсан сандлууд байгаа даа штэ бүрээстэй. Тэгвэл хүн ингээд удаан хугацаагаар суухаар хөлөрдөг. Хөлөрч байгаа байдал жиргээ гадаа гараад ч юм уу те машин цуугаад явхад чинь ингээд 100 хүмүүсийг хаад нуруу норцол явж идэг штэ. Тэр чинь бид нар мэдгүй байгаа боловч гадаа гараад салхин цохиулаад тэр нь хоримтлцаар нуруу бүрний өвчтэй ч юм уу одоо юуны төрөв булчирхаа өвчтэй цагаан мах нэргдэг л гэж шээ. Тэгвэл би эсгийн олгон дээр суухан бол хизээч хөлрөхгүй наагаарыг тэнцвэржүүлдэг учраас чийг татахгүй л гэсэн байхгүй юу. Өвчний эрсдлүүдээс сэргийлэх нь эмэгтэй хүний хувьд ялангуяа ээж болдог тийм нөхөрчгүй эрэхтэн бас яг тэр хэсэгт байдаг учраас энэ нэг эсгийн олбог олж аваад нэг доороо байнга аваад явж явах ер нь их чухал. Би тэр бас энэ уул руу алхаж малахаар одоо хангаа газар чинь чихтэй байна шүү дээ. Тэгэхээр чинь заавал эсгийн олбогоо бас ингэж хүнд хийж авч өгдөг байхгүй юу? Хаач очиж суусан тэр чинь нөгөө хойроо байлгана гэдэг үднэс. Тэгээд таны сая энэ надад ингээд сая танилцуулж исэн бүтээгдэхүүнээс харахад ингээд бүр орчин үед ийм хөөрхөн юмнууд ингээд хийдэг болчих. Тэгээ хамгийн сонин ингээд бариад үсгэр баг ноолуу шиг зөөлөн. Би чинь надад эсхийг ихээр л нэг ийм хатуу ширүүнгээд бид нар чинь багадаа нөгөө хараад өссөн. Тэгтэл ингээ бүр юм зөөлөн болцсон юм тий. Одоо бол би одоо 20 жилийн өмнө эсгийн урлын мэрэгжлийн ур чадвар эзэн сургалт явуулж явах үуч бид нар хоньны ноосоо хөдөөнөөс захиж аваад тэгэл өтөг бууцын хогийн цэвэрлээл 7-8 удаа осаар зайлж аваад бүтээтгүү хийдэг байлаа штэ. Тэгвэл одоо сүүлийн үед одоо бас шинжлэх ухааны техник хөгжөөд тий технологи хурдтай хөгжиж учраас хоньны ноосыг том үйлдвэрүүд маань угаагаад боловсруулад хялгасыг аваад баг ямааны ноолуур шиг шахуу гаргаад ирж байгаа юм тийм байж тий. Тэгэхээр ийм өндөр түвшний ийм гоё ноосоор хийж байгаа учраас бидний бүтээтгүүнд бол ямар ч хялгас байхгүй дулаахан тэр ноолуурхаг одоо энэ ноосны ноолуурхаг буюу ноолуураар нь хоньны ноолуур гэж сүлдүүд хэлээд байгаа. Хоньны ноолуураар нь бид нар ийм гоё бүтээтгүүгээд байгаа гараараа. Тэгээ манай компани гол онцлог нь яг энэ бүтээтгүүнээ уламжлалт дээр үуч одоо эсгий татна гэдэг эсгий хийхдээ хүртэл өдрийн сайныг сонгоод өндөр насангуудаа урьж байгаа л эсгийнхээ ёроолыг тавьж байгаа л эсгийгээ мориороо татаад хийдэг байлаа штэ. Яг тэр аргаар бид нар энэ бүтээтгүүнүүдээ нойтон аргаар нь хийж байгаа маань. Одоо энэ эсгийн малгайг ямар ч оёдлоо байхгүй битүү технологиор хийж байгаа. Энэ цүнхэд мөн адилхан ингээд эсгэрээр хийгээд дээр үед нөө манайхан чинь богц байсан штэ тий. Богцондоо ингээд юма хийгээл морин дээрээ тавиал явдагтай байсан бол энэ богцноос гаралтай цүнх байхгүй. Эмэгтэй хүн октод өдөр тутамдаа одоо бид нар чинь өөрийн хэрэгцээний гоо сайхны гэрийнхэн төрөг хүртэл хийгээд цүнхөө өөрөд явдаг шээ. Тэгвэл тэр залуучууд октод ийм ноосоор хийсэн бүтээтгүүнээ бид нэр хэрэгжилж энэ сайхан өв соёл чи үеийн үедээ уламжлагдаж хөгжиж явах хэрэгтэй байхгүй жилээс жилд. Тэгээ энэ болохоор би анх бид нар цүнхнийхээ оосор ингээл хятадаас авчиж нөгөө гинж штэ гинж хийгээл тэгэл арьс марсаар хийдэг гэсэн. Сүүлийн үед бид нар ерөөсөө яагаад уламжлалт аргаараа гэрээ сайхан эсгий гэрээ бүрээл те дээс мэсээр томоол гэрийн бүслэр хийдэг үстэй тийм ээ. Тэгвэл яг тэр технологиор энэ хоньны ноосон уцаа гараараа ээрээд тэгээ энэ оосор хийчих. Цэвэр оосор хийж байгаа. Хоньны ноос уцаа 100% хоньны ноос. Бид нар ч одоо энэ эсгийн ширмэн ширдгээвэл одоо тэмээний ноосон уцыг үйлдвэр одоо эрмлийн үйлдвэртэй өгөөл ноосоо уцаа ирүүл чинь энэ хоньны ноосоос мөн адилхан үйлдвэрийн аргаар боловсрол гараад ирж байгаа. Тэгэхээр энэ бүтээтгүүн чинь маш гоё өнгө үзэмжтэй жигдхэн сайхан болж ирж байгаа. Тэгэхээр манай энэ цөөхөнд гэл одоо энэ төгжээл гадны юм. Тэгээ бус нь бол бүгд өөрснөө гар аргаар энэ хөөрхөн зураг зураал, оёол,
одоо уран хатгалын төрлөөр баяжуулаад ингээл хийчихэж байгаа юм. Энэ бүр ихтэй хайр хүрээсэнгүүтэй би нэг бүр заавал авнаа. Тэгээ ингээд дээр нь байгаа зураг нь хүртэл ингээд тий өөрсдийнхөө. Тэгээ манай одоо компани нэг одоо биднүүсийн одоо хамгийн их эрхэмлэн дээлдэг хиймэрийн морь байгаа. Зураг нь одоо гарах байх. Тэгээд хиймэрийн морь юу гэсэн яагаад хийх болсон гэхээр 2018-нд Монголын уран хатгалчдын уралдаан болж байгаа. Жил 4 удаа болдог. Тэгээд Монгол улсын уран хатгалч гэдэг цол олгодог тийм тэмцээн байхгүй юу? Тэрэнд болохоор би ингээ эсгийн ширмэлгээл хүмүүс нэг юм цагаан эсгээ дээр ингээл өнгөнгийн хээ хийцнийг энэ эсгийн ширмэлгээд дээ шүү дээ. Тэгвэл би яагаад эсгийн соёлыг бас өөрийнхөө төвшөнд энэ орчинд хөгжүүлэхээс уран хатгалаар баяжуулан хөгжүүлэхээс бодож явдаг бодлороо хиймэрийн морийг бүтээсэн. Одоо яг энэ шиг ийм хиймэрийн морь байгаа арвч. Хиймэрийн моринд болохоор зүү ороох, зоосон ширээний сүлжмэл, зүү ороогоод тэгээд уран хатгалын олон төрлүүдээр баяжиж хөгжүүлээд тийм гоё бүтээл хийгээд Монгол улсын уран хатгалч болж ирсэн. Энэ маань юу гэхээр эсгийн соёлыг бас дараагийн төвшөнд нь аваач Одоо би ингэж хөгжүүлэхэд миний дараагийн үеийн хүүхдүүд эннээс санаа аваад энэ эсгийн соёлыг улам өндөр төвшөнд хөгжүүлж дэлхийд одоо бидний ялгарлах одоо Монгол улс шүү дээ. Монгол үндэсний өв соёл чинь ийм гайхамшигтай шүү гэдгийг харуулах гол одоо биднээсийн соёлын бит ус бол эсгийн соёл юм, эсгийн урлал юм гэдэг талаараа ихч нэгж өдий хүртэл эсгийн соёлоо хөгжүүлэх гэж явж байгаа юм тий. Үнэхээр гайхалтай. Одоо үг дээцээс минь өдий олон мянган жил ингээд хөгжүүлээд соёлыг өв соёлыг бүр ингээд хөгжүүлээ. Дараагийн үе бидний залуу үед бүр ингээд өхөн болгоод ингээд бүтээл хийж байгаа танаар бол маш их бахархаж байна. Тэгээд саяны тэр хиймэрийн морь гэж сонссон чинь бүр үнэхээр аммаар санагдаад. За манайх шууд захиад тэгээд хиймэрийн морьтой аргач ингээд тавьчвал хичнээн гоё харагдах тийм. Яг нэг Монгол улс шинэ бэлэгдэлтэй ард түмэн гэсэн шүү дээ. Тэгэхээр нэг хүн болгонд өөрт нь одоо тухайн жил төрсөн хүн чухал цэнхэр морь, цагаан морь, ногоо морь гэд мингээрээ морио хийлэгдэг. Байхгүй. Тэгэхээр тэр манайх цагаан морь хийсэн, ногоо морь хийсэн, цэнгэр морь хийсэн хүмүүс голдуу гадагшаа явцсан, морь гадагшаа гадны орон руу дахиад явцсан. Тэгээ яахаа вэхээр тэр нүдийг би зүү ороогоо тэр гоё нарийн юмнуудын дандаа зүү орооч хийсэн. Тэгээд эсгийн ширмэл дээр би торгон зургийн аргаар ганданд ингээ гоё торгон зургаар хийсэн бурхан гэж үлгцэн байдаг штэ. Тэгвэл яагаад би эсгийн ширмэлээ ийм торгон зургийн аргыг ашиглаад ийм гоё өнөөгийн байдал би өөрийнхөө төвшөнд л дараагийн шатанд нь гаргачихсан гэж бодож тэр гоё бүтээлийг хийсэн юм байна. Маш их бахархаж байна танаар бүр өнөөдөр тантай уулзсандаа үнэхээр их баярлж байна. Тэгээд үзэж байгаа хүмүүс маань бас нэгийг сурч нэгийг тунгаасан болов уу гэж бодож байна. Тэгээд одоо үзэж байгаа хүмүүс маань хэрвээ ингээд танд гоё юм эсгийн холбог өөртөө зөвхөн зориулсан утга бэлэгдэлтэй ширдэг ч юм уу захиалахыг хүсэх юм бол тантай ямар одоо хаягаар холбогдох уу та бас тэрийгээ дэлгэрэнгүй хэлээд өгч. Одоо сүүл одоо намайг 2005 онд анх ингээд энэ эсгийн сургалт руу ороод тэгээ эсгийн бүтээгдэхүүн хийж явах үед бол манай энэ эсгийн өв соёл ерөнхийдөө жоохон бараг мартагдах үед орсон байсан байхгүй юу? Ер нь хэрэглэхээ байцсан. Одоо хоньны ноосоор хийсэн юм яг хялгасан цаваад айгүй муухай зааваач гэдэг юм уу хялгас ихтэй бүтээгдэхүүн гэдэг тий хүмүүс ингээ хэрэглэхээ байгаад энэ сайхан соёл маань бараг мартагдаад хүрсэн байсан байхгүй. Тэгээ ер нь бол одоо бид нар энэ сайхан одоо хоньны ноос чи гол сайхан чанарны үхээр энэ ноос маань агшдаг шин чанартай байхгүй юу? Одоо энэ ингээд энэ ноосыг би ингээд норгоол хөдлөглөөхэд энэ хаашаашаага 10 см байсан бол 2 см хүртэл агшина. Энэ агшиж хоорондоо ингэж ширэлдэж хоорондоо ширэлжиж эсгий болж байгаа байхгүй юу? Энийг би ягаад түрүүн орчин үеийн даав бүс сүлжмлийн үйлдвэрийн суур ингэж ирж байхаар бид нэр ингээл ноол руу үйлдвэрт ороход нөгөө машин ингэж сүлжижээдэг штэ сүлжмээр явж ирэх даавыг мөн сүлждэг. Тэгвэл энэ болохоор одоо дээр үед хүмүүс ингээд ноосоо ингээл гоё ингэж зул тавьж байгаа норгоол эсгийгээ хийдэг байсан штэ. Тэр нөгөө ноос чинь босоо хөндлөн ширхгээр ингээ холбогдоод ирэхээр энэ чи агшиж байгаа учраас агшаад ингээ хоорондоо ширэлдээд эсгий болж байгаа. Өөрөө эсгий болох нь. Тэгэхээр би одоо хүмүүст юу хэлдэг вэхээр залуучуудад энэ бол хоньны ноосоо, энэ бол эсгий бүтээгдэхүүн гэж байгаа. Яг бол хүмүүс ялгадаггүй юм. Энийг эсгий гэж яриад байдаг байхгүй. Гэхдээ ноос гэж яриад байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол ноос, хоньноос авсан ноос маань ноосоо биднээс уламжилт нойтон аргаараа боловсруулад эсгийрүүлээд энэ гой бүтээгдэхүүн хийж байгаа байхгүй. Энийг хүртэл тайлбарнда манайх эсгийн урлалын бүр гүнзгийрүүлсэн
сургалтуудыг явуулдаг. Яагаад гэвэл би одоо анхаарчдын сургалт сайгүй гоё сургалтууд явж штэ. Тэгээ би яг үнэхээр энэ өв соёлынхаа талаар тууштай чи ажиллах юм уу? Юу хийж сурах гэж байгаа ингээд жинхэнэ бүр чин сэтгэлээсээ энэ соёлыг энэ эскийгэр бүтээгдэхүүн хийж сурах гэсэн хүмүүстээ зориулаад бид нар ганцаарчлан сургалтыг явуулдаг. Тий. Надад харин сая таны ингээд олбгуудыг харж агаад би ч гэсэн ингээд хүүхдэд зориулаад таньдаа зориулаад ингээд нэг ганц олбог ингээд ойчих юмсан ингээд ширч юмсан гэж бодлоо. Хэрвээ та нар үзэж байгаа хүмүүсээс мань гоё санал ирүүл хэдүүлээ бас нийлж агаад ганц тийм олбгийг ч гэсэн өөрөө тий сураад оёод авна гэдэг чинь өөрөө тэр өв соёлыг сурж байгаа цаашаа хүүхдүүдтэйг дамжуулж байгаа маш том хэлбэр. Хэрвээ таныг уриулаас манай дарханд ч юм уу тий Улаанбаатарт ч юм уу нэг хитгэн ингээд сонирхож байгаа бүсгүүчүүд маань нийлээд нэг юм олбог ойж үзье гэж бодлоо. Тийх боломжтой юу? Бид нар бол одоо сургалтыг явуулна. Тэгжил ээж бид нар энэ соёл чинь хөгжиж штэ тий. Тэгэхээр одоо яг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манайх одоо сургалтын төлбөрийнхөө 20% хөнгөлөлтөөр үнэхээр энэ сайхан өв соёлоо сурья, хөгжүүлье гэж бүсгүүчүүдэд зориулаад хаан ч хийсэн сургалтыг очиод явуулж болно. Тий. Тэгээд баярлалаа. Сүүлийн үед одоо ингээ маш сайхан бүсгүүчүүд ирж байгаа юм. Би өөрийнхөө гараар эски олбог үлдээд гэрүүлийнхаа хүнд өгөх гэж байгаа маа. Яагаад гэвэл эски олбог эски байгаа газар буян тогтдог гинэ. Эски чинь айлд байхад айгүй сайн гинэ гэд бүр сайхан залуу бүсгүүчүүд ирээд өөрийнхөө гараар эски олгоо хийгээд ээждээ аавдаа өрхийн тэргүүндээ хүүхдүүдэд бэлгэлдэг тийм сайхан уламжлал тогтож байгаа одоо. Энийг бүр уламж талгаа яа. Тэгээд та хэд мэн хаанаас үзэж гин хаан сургалт хийх үү бас комент хэсэгт бичээрэй. Манайх дархан даваалахаар эхний ээжийн дархан хийж үзье гэж бодлоо. Тэгээ Улаанбаатарт байх юм бол бас тий ихч Эрдэнэч мэгч минь Улаанбаатарт байдаг учраас тэнд бас хийж болох байх гэж бодож байна. Олбог ойж үзье. Тэгээд нэг ийм олбогийг ойход ер нь хэр хугацаа зарцуулах уу? Тэгээд дараа нь ямар байдгийг та бас биднэрт нэг хэлж өгөөч. За энэ олбогийг бол бид нар хийхдээ хамгийн нэгдүгээр бид нар одоо энэ сайхан хоньныхоо ноосыг ноос самдаг машинаараа самна. Самчаад тусгай ширээн дээр ноосоо босоо хөндлөн ширхгээр нь зулаад тэгээд нойттой аргаар эскийрүүлнэ. Хамгийн нэгдүгürt энэ эский хавтангаа бэлтгэнэ. Энэ хавтангаа бэлтгэнэ гэсэн. Тийм энэ эский хавтангаа бэлтчихэд бэлдэнгүүтээ дараа нь би одоо ямар хийх вэ гэдгээ тооцож жагаад одоо энэ яг квадрат хэмжээгээ нөгөө гурвалжин шугамаа ашиглаж жагаад одоо 46 хэрсэн 46 та эский хавтангаа бэлтчингүүтээ дээр нь хийгээ зурна. Хийгээ зурхтаа бид нар одоо хинт зориулж хийж байгаа влээ гэдгээсээ болоод хийний чи утга агуулга сонгоно гэсэн үг. Энэ болохоор ингээ харахаар ингээ үлзий хийвэгоос нөгөө талдаа зөв тийшээ харсан хасгийн авах. Тийм байна. Тэмээс хас яг өөрийнх нь хас дүрстэй сууж болохгүй иймэрхүү юм дүрсийн юм бэлэгдэл дээр бид нар хэрэгжүүлэх байхгүй ах уу зорилтоо. Энэ ийм дугуй энэ хас буюу энэ үлзийхээ орсон энэ хийгүүд голдуу эмэгтэйчүүд захиалдаг энийг. Тий. Энэ болохоор эрэгтэй хүнд зориулсан ширмлийг бол энэ хийгэр хийж болно. Ингээ харахаар юм үргэлжилсэн гой цэцгийг харагдж байгаа боловч бас нар зөв эргэсэн хас тэмдэг хас хий байгаа юм. Тэгээд энэ ширмлийн хээний бас нэг учир агуулга нь болохоор би түрүү хэлсэн шүү дээ альва юм арга байлаг байдаг гэдэг шиг энэ ширмлийн хээ одоо шил энэ ингээ утаашаа явсан байгаас энэ хөндлөө орж ирж гин энэ утаашаа орж ийн. Энд чи бас энэ ширмэл ширдгийг дөв дөрүүлжин гаргах бас нэг технологи. Нөгөө талдаа энэ яагаад энэ эсгээ дээр энэ ширлэг буюу энэ оёдл хийж байгаа гэхээр ширмлийнхаа ширлэгийн хээ одоо энэ хоорондын зайн ойрхон байх тусмаа оёдлоо чанга татах тусмаа эсгээ чинь чангарч идэг. Чанартай болж идэг. Олон жил хэрэглэх тийм настай байна гэсэн. Тэгэхгүй энэ эсгээ ширмлийн үн цэн ерөнхийдөө энэ ширмлийнхаа хээнд ширлэгнийхаа чанартал байгаа юм. Энэ кэгийг нь холдуулаад хийчих юм бол эний чи элэгдэх нь хурдан болоод явчих байхгүй. Тэгэхээр бид нар энэ бол нэг санжийн зайтайгаар бид нар одоо бүр нарийн нандин гоё хийнгүүл 8 мм ч юм уу 5 мм зураг зурж агаад кэгийг хийж болно гэсэн үг тий. Энэ болохоор бас ингээл орчин үеийн бас ширмлийн хээ. Бас л ялгаагүй л нөгөө хасман дандаа явж байгаас. Тэгвэл энэ хээвэл дандаа нөгөө нэг нь хөндлөнгөөр нэг нь босоогоор арга бэлэг гэдэг зарчмаараа л яваад байгаа юм. Тэгээ энэ орчин үеийн сандал зориулаад ингээс энэ дугуй хэлбэртэй хийж сандал тавьдаг олбог нь тий. Тэгээ нөгөө удаа хугацаагаас ураа чийг татахгүй дулаахан тансаг гоё орчин бүрдүүлж байгаа юм. Тийм байна. Тэгээ энэ ширмлийг бол заавал бид нар улаан өнгө юм уу цэнхэр өнгө юм уу тохоо айлынхаа тухай хүнийхээ хэрэглээнд нь тэр дизайн орчин үе нөгөө
нөө интерьерт нь тохируулаад янз бүрийн хийгэр хийчдэг. Ардлын нь болохоор илгэн даавгаар аралдаг. Нөгөө булгахгүй гэдэг талаас. Тэсэлдүүлэх нь шүү дээ. Тий. Тэгээ бас энэ ширмэл дээр л одоо энэ зүв буруу хоёр зээгээр давхарж ойдгий. Тэгээ сүүлийн үед бас ингээд бас сануулж хэлэхэд бол сүүлийн үед одоо эски соёл маш хөгжиж байгаа. Эски олбог ширмэлтэй эски бүтээгдэхүүн хийж байгаа бүсгүйчүүд зөндөө байгаа боловч бас утга бэлэгдлийн бас бид нар бодож их хэвээр. Ширмэл буюу олон хүн дээр хийж байгаа зээг бол заавал хосоор байдаг. Зүв буруу нөгөө зээг алгадаг шүү дээ бид нар. Зүв буруу алгасан зээгээ хооронд нь холбож жагаад арга барил болгож хосоор нь ойдог. Тэрнээс дан зээгүүл хизээш биднээс ширмэл буюу олон хүн дээр хийж болохгүй байхгүй юу? Ер нь бүтэн дүүргэж байгаа юм биш үү тий? Тэгэхээр ерөөсөө ширмэл хийхдээ аливаа ажил хийхдээ заавал бид нар судалгаан дээр өмсөлж хийх хэрэгтэй. За одоо тэгвэл хоёулаа энийг одоо ойж үзье тий. За тэгье. Тэгэхээр энэ болохоор үлзий хийдэг ноос шүү дээ тий. Ноос утсаар. Одоо энэ эсгээ ширмэлийг ойхтаа бид нар орчин үед нөгөө технологи хөгжсөн шүү. Сүлжмэлийн үйлдвэрээсээ бид нар хоньны ноос утсаа юу, тэмээний ноос утсаа аавна. Тэгээ тэр утсаараа ойно. Ер нь хоньны ноос эсвэл тэмээний ноос утсаар л ойдог. Тий. Мөн тий. Бас ингээд бүр уламжлаад дисмаа тэмээний ноосоор утсаа ээрдэг байхгүй юу? Утсаа ээрч жагаад ээрсэн утсаараа ойх бас их сайхан болно. Орчин үед бол бид нөө шинжилгээ техниктэй үйлдвэр төгсөнтэйгээ холбоотойгоор шууд үйлдвэрүүдээ утсаа өгөө захиалгаа хийх. Тэгээ манайх бол одоо сүүлүүд яа гэхээр дээр үед бол тэмээний ноос утсыг бор хөрөнгө утсаар ширмлээ хийдэг гэсэн л одоо бид нар яг энэ орчин үеийн нэг амьдралын хэв маягтай тохируулаад тэг өнгөөр хийж уусгаж хийж өч. За бид нэг оёд үзчихье тий. Тэг. За би ч одоо бас анх удаа л оёж үзчихлээ. Доороос нь зүг. За. Тэгээд ер нь ингээл дээш нь доош нь нэвтрүүлэх хатгалгаар оёно гэсэн үг. Ингээл ойчих юм биш үү тий? Тий. Ер нь энэ хийгээд гаргачих юм бол ер нь тэгээ энэ ширмэлийг ойхдоо зүгээ маш сайн татан доош байгаа. Тэгээ татаад. Энэ арай жижиг байна уу? Тий. Тэгээд энэ хараа ингээ ойхоор энэ ойдл нь ингээ татхаар жижигэрч энэ голын ойдл нь томорчод идэг учраас нэлээ ойрхон хатгаж ойдлынхаа хийж зохицуулна гэсэн үг. Энийг одоо яг юу ялах нь шүү дээ. Тий одоо ингээд энэ ширмэлийг ойход шүү дээ. Хүн яг ингээ анхаарлаа төвлөрүүлээд яг ингээ цэг сууж агаад ширээн дээр тавьж агаад ойно. Тэгэхээр би ингээд юм бодоод юм уу одоо яараад сандраад сэтгэл зүй тайван биш байх юм бол энэ хээ ингэж гожигд гарч ирэхгүй. Тэгэхээр ингээд анхаарлаа сэтгэл санаагаа эндээ төвлөрүүлж агаад бүтээлээ хийн. Тэгээ янз бүрийн заримсан байх бол хүн ингээд энийг ингээ ойхоор бясалгал буюу айгүй гоё тайвширлыг бий болгодог. Өөр бүлийн эски гэдэг маань их энерги сайтай юм байгаа тий. Тийм бэ. Тийм төвлөрөхгүй бол эн чинь ингээд хацгаа муруу одоо хүн ингээ нэг жоохон яардаг ч юм уу нэг сэтгэл ингээ хөдөлсөн үед бол энийг ойх юм бол ингээ далийн мөрөө болоод ойхдохгүй. Тэгэхээр анхаарлаа төвдрүүлж байгаа сэтгэл зүгээ яаж чадаа ойх хэвтэй. Эсвэл бас нэг тайвшраад нэг амармаар байгаа үедээ бас ингээ оёод тийштэй чөлөө цагаараа нэг сайхан энийг оёод суувал яг нэг бүсгүйчүүд үйл уралдаг эмгтэй одоо бүсгүйчүүдийн хүүхд одоо үр хүүхд маш их буян заяа ирдэг гэдэг тийм философи юм билээ. Тийм. Ингээ хатгахтай энэ хоорондын зайг нь жоох ойрхон хатгаж өгнө ингээд. Тэгээ зүг ингэхдээ ингэж ярьж байгаад ингээ гараараа ингэж уцаа сайн татаж өгнө. Тэгээ эргээд нэг юм будааны хэрэгтэл хатгана. Одоо энэ ойдлын чинь хэмжээ нэг будааны хэрэгт 10 будааны хэмжээтэй явах нь шүү дээ. Тэгээ ингээ доор ингээ уцаа шууд зүүнээсээ татахгүй. Шууд ингээ уцаа ингээ багаагаар нь татаад ингээд чангалахаар энэ хэмжиж болчихно гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр маш сайхан сэтгэл санаагаа төвлөрүүлж агаад гожоо хоёул гоё тийм. Энд чинь нөгөө гар аргаар хийсэн эсгийн учраас маш гоё зөөлхөн байхгүй. Тэгээ ингээд жигдгэн ширлэг хийгээд ирэхээр энэ эсгийн өөрөө хатуурчдаг. Тэгээ олон жилийн эдлгээтэй байдаг. Ингээд гарахтаа ингээд сайхан гараараа жимбитл ингээд уцаа татаж өгнө гэсэн үг. Сууд биш чанга татна. Ингээ багаагаар цовлоо татаад тэгээ ингэнгүүтээ энийг ингээ сайн татчихаар ингээ гоё. Тийм бэ. Ямар юм бэ? Стоп. Ингээд яваад. Тэгээд ингээ. Тэгээ энэ булан дээр ирлээ шүү дээ. Ингээ булан дээр ирлэхэд энэ булангаа ингэж тарж агаад ингэж нуглаад ийш нь ингэж эргүүлээд ингээ хэмжирч яваад. Ингэж өнцөг гаргаж ингэж ямар ч тасралтгүйгээр явна гэсэн хэмжирч өөрөө. Тийм бэ. Тийм бооз? Гоё. Тий. Бас игчийн холбоосыг нь
тий. Тайлбар хэсэгт оруулчихъя. Тэгээ та нар маань бас мөн эсхийтэй холбоотой нэмэлт асуулт байвал комент хэсэгт үлдээгээрэй. Тэгэх юм бол та хэдийн асуултан дээр тулгуурлаад магадгүй битээр эрдэнэч битээр дараагийн дахиад гоё эсхийний тухай шинэ контент хийж болох юм. За тэгээд энэ хүрт анхаарал тавьж үтсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд сүүлийн хормыг эрдэнэ чимэг ихчтэй одоо зориулж үлдээе. За бид нарыг өөрж энэ сайхан нэвтрүүлэгтээ оролцож байгаа та хоёртай баярлалаа. Монгол үндэсний өв соёлыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа та хоёраараа маш их бахархаж байна. Биднүүсийн одоо зорилго бол нэг юм байна. Яагаад гэвэл Монгол үндэснийхээ энэ сайхан үн цэнтэй өв соёлыг хөгжүүлэх, хойч үедээ үлдээх, дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа биднүүсийн зорилго нэг учраас цаашдаа байнга хамтарч ажиллажаяа гэсэн хүсэл тавьж байна. За маш их баярлалаа. Дуртай хүлээж авнаа. Энэ эсхийний энэ өв соёлыг бол бүр илүү судлах хэрэгтэй юм байна. Бүр илүү хүчин чармайлт гаргаж сурах хэрэгтэй юм байна гэдэг тийм мэдрэмж надад бол үнэхээр төрлөө. Тэгээд энэ удаа гэрт минь ингэж очиулсан танд маш их баярлалаа. Тэгээ үүс нь өөдөө байгээ. За баярлалаа. Та ч амжилт хүсье. За баяртай.